Бэлэг аюуны гэгээ бэлэг аюуны гэгээ нохтор гойдор тодорсон бичиг эрдмийн гавьяагаар одны зэрэг сараасан. Завхаар дэм төгөлдөр урагхута танай минь бэлэг дэмбэрэл тогтсон баялагшин тонголгоо баях тохимыг бүргсэн баян сөрөгчин мандо. Манда. Улаанамн жингснүүд уран тогсын отогтнууд ухаан сайтай хэлмээртдүүд улган хаттай таавахны саатан мордон сууга баялагшинчин амархно сайбмаар илчсэн мал сөрөгчин мандо. Манда чигэлж ирсэн хотнар минь чөлгөрийн гойгоор саатаж бай. Чингис хаадын дөрмөөрön чамаас суух учирв. Удам дайцаас нутгсан ус нутагчин хаагуур бай. Ураг төрийг ударсан Ахмадын төрөөчин хангадгав. Чихэл сонорд дуулдах чиний алдрын хангадгав. Тадаг түүхэнд бичигдсэн сайхан алдарчин ханадав. Асар ирсэн учрыг минь асуудаггүй модмар юм ургийн цагаан бичгийг урлаар тандлахсан юм. Ус нутгийн минь асуубууд уняар бодон сонгосон уртын сайхан кондитэй унаг дааган тоглосон удаастай удараа нутагтай. Жэс хулсан ногоорсон жигүүртэн шуудан донгосон бараагийн харгуч оргилтай баяжга шинжийн газар ургийн ордном байгуудав. Ургийн төрөг асуубууд улс орондоо хүндтэй удмаан дагсан малчин сургаалтуу Ахмадтэй гэдэг юм. Алдар нэрийн асуубууд аврал ламаар үжүүлээд алтан шоодон орхиудаад аавдаж яасан нас мөнгө гэдэг миний нэр. Төрийн цагаан бичгийг тогтөр өгснэг мартчихгүй томон одноо жогдуулчаад төрөн хийх мартаа юу. Хаалга үүдэн дардагчин хаанах газрын ёсчин бай хүргэж ирсэн биднийг хөлөөлгöd байдсан юм хаа. Хаан Чингисийн үеэс хаалгуудын дардлагын хан төрийн ёсороод хамаг бөгдөөр мэднэ би. Улсын ёсыг дагаад ургийн зангыг Варнави хатан мураг та бүгдийн хариулгыг сонсгоно. Чийл биднэ зан бишээ чин төрийн ёс билээ. Бодох хүнээ зан бишээ Булт Монголын ёс билээ. Чингис хаадын дурамтайгаар чичин үүдэн дарчих юм байна. Чиглэж ирсэн хот нарчин чиний хаагуур орох юм бай. Хаад Чингисийн ёстайлгээд хаалгаан чичин дарчих юм байна. Хараас ирсэн өргөнчин хаагуурчин орбуу тарах юм бай. Хаяа нөхөрчин орох юм уу? Оргих төрийн ёсороо эчний сүлдөөс асууя. Архим ургийн нөхөд та өндөө итхий бодоорой. Өвөг дөөцийн жүтэндэн өргөх бэлгчин юу юм бэ? Аав дөөцид садандан авчирсан бэлгчин юу юм хаа? Авчирсан бэлгийг асуувал анклам үнэртэй хужби асааж барихаас жуудви алд торгон хадагви амттны дэгэ зарзви тоос суухгүй халууви тономл эрдний совдви тоотой юсан бэлгийг догцсон ясаар авчирлаа. Бодгийн халуу хоёрыг айлгарахгүйгийн ходоос борморны жусмыг танигдахгүйгийн газраас булгаар ирсэн хүргнийгээр бучаагаад хөөгөөд байдаг чин богд хаадын дурм юм уу бусад тосон чиний санаа юу? Эцэмбогд Чингис хаан эрхэмсэг хатны жолохтон эрдний шөрн багнаар уу таалгаа дарав гэж. Эрдний түүхэнд байдгийма эрхэм үнтэй соёл юма өндөө битгий бодоорой өвгөө битгий ойлгоорой. Чингис хаадын дурамтайгаар чичин үүдэн дарчих юм байна. Чиглэж ирсэн хот нарчин чиний хаагуур буух юм бай. Хаан Чингисийн ёстайлгээд хаалгаан чичин дарчих юм байна. Хатмаж ирсэн хөргөнчин хард жогсоод хөлөөнүү харж бучаад явчих юм уу? Асууд лавлж буулгадган анх артай дүрэн би хөдөлчж байгаа дөрүүлэх нь хөлмөрч биднэ ясан бэ. Битүү хараатай хаалгаар нь чи бичихч үгүй явсаар юм харгатын үүдээр нь хуудасч үгүй ларсаар юм. Хатмаж хүрээд ирэхлээр хорж жогсоогоод байдаг чинь хаадын ясанд байд юм уу? Харин чиний санаа юу? Битүү хараатай хаалга гээд бичиг содорд байд юм уу? Харь хотын хаалга гээд хадмачин гатан байд юм уу? Анжаа мэргэн асар богд орломгоо хатнаар уран залхын тэр цагт улвар шөрн багнаар удаан зандан үүдэн дарав гэж урдын түүхэнд байдгийма. Олдой бид жогоосон бишээ андаа битгий бодоорой. Могоо цаг нь өнгөрлөө, морин цаг нь болчихлоо. Аав дайз нь ядарлаа, ахан дүүс нь чилчихлээ. Хүргэлж ирсэн хүрэгнийгээ хөлөөлгöd байдаг нь юу юм бэ? Урагд ирсэн биднийг удаагаад байдаг нь юу юм чи? Хан төрийн ёсороо хаалгуудын дардаа би уран зачин үгэнчин учрыг давлж мэтлээ би.
Дорноос дарна мандаад тогтсон цаг нь болчихлоо. Дотноо ихэмсэг хотнараа татагшаан отоо жалбия. Хармын олон ахмадууд хотод олон жоттууд ураг төрлийн та нарыгаан уран жалан саатая.